За сайн байцгаана уу? Та бүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн залбирлын 10 хоногийн сэдвийг үргэлжлүүлэх өдөр байна. Тэгээд өнөөдрийн сэдв маань хариулаагүй залбирал ба итгэл гэсэн сэдв байна. Өнөөдрийн сэдвийг уншихаас өмнө хамтдаа Бурхан наадад залбирцгаая. Гайхалтай эзэн Бурхан минь энэ өдрийг бидэнд өгсөн баярлалаа. Хайр үйлээрээ харамгүй дүүр гэж бид өдийг ивэж хамгаалж байдагт баярлалаа. Өнөөдрийн үгийн цагтаа та хамт байгаарай. Итгэл дотор өсгөлтөнд туслаарай. Тандаа бүхэл зүйлээ даатгаж таны ариун болох Есүс Христийн эрхэм нэрээр гонзэлбэрлээ. Амен. За өнөөдрийн сэдв маань саяны хэлсэнчлэн хариулаагүй залбирал ба итгэл гэсэн сэдв байна. Өнөхөө сэдвийг уншихаас өмнө хамтдаа Исая номны 40-р бүлгийн 31-р ишлэгийг хамтдаа уншицгаая. Харин эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт живүүр дээрээ илэн хална. Гүйлээж үл туйлдна, алхлаач ис цуцнаа гэсэн. Бид нэр залбирх үедээ те Бурхны хамгийн түгээмэл хариулт болох Бурхнаас тийм үгүй хараахан биш эсвэл чимээгүй Бурхны чимээгүй байх хариултыг заримдаа авдаг Бурхнаас. Мэдээж хэрэг Бурхан бидний залбирал тийм гэж хариулна гэж бид үргэлж найдаж залбирдаг Бурхан тийм. Гэхдээ түүний хязгааргүй мэрэгэн ухаан түүний хүсэл бидний хүлээлтээс өөр байж болдог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхны хүсэл Бурхны бидэнд өгсөн төлөвлөгөө өөр байдаг шүү гэсэн үг байна. Бид нар заримдаа яг л ээж аваасаа чихэр гуйж байгаадаа хүүхдтэй адилхан Бурхнаас тийм дандаа болохгүй зүйлийг биднэрт муу зүйлсийг биднийг өвдгөх биднийг буруу тийш нь оруулах зүйлийг заримдаа гуй залбирч идэг. Тэрийг бид нар өөрсдөө мэддэг. Тэрхүү гуйлд залбирал биесний дараа ард нь юу вэ бид нар заримдаа мэдэхгүй гуйж идэг тийм. Харин тэр зүйл болоод өнгөрсөн дараа бид нар Бурхан ийм учраас надад хариулаагүй юм байна. Бурхан ийм учраас намайг хамгаалж байсан юм байна гэдэг. Хамгаалт тулд тэрхүү залбиралтын хариултаа тэр үед авч идэг. Тэр нь юу вэ гэхээр Бурхан биднэрт хариулаагүй залбирлын цаана юу байдаг вэ гэдгийг сануулдаг. За Авраам залбирлынхаа хариуг авахын тулд 25 жил хүлээсэн байна Авраам. Тэгвэл Мосе Бурханыг хөндлөнгөөс оролцож тэгээд Мосе туслахыг 40 жил хүлээсэн. Йосеф хэдэн жил боол байсан ба дараа нь шоронд орсон. Тэгээд шоронд ороод мөн л Бурханыг хөндлөнгөөс оролцож тэгээд оролцохыг хүлээсэн. Тийм ч бас Мосегийн байсан газар тийм ч бас таатай газар байгаагүй. Шоронд байдаг тийм. Библиэд тусламж хүлээх олон жишээ байдаг гэх мэтлэнгээр сайн яаш. Хүлээх нь бидний төвчээрийг сордогч Бурхны ард түмний нэгэн цан чанар бол төвчээр гэж Библи бичигдсэн байдаг. Залбиралт ч мөн адил ихэнхдээ бид хариултаа хүлээх хэрэгтэй. Залбирсан. Чин сэтгэлийн залбирал болгонд хариулт ирэх болно. Энэ нь таны хүсснээр эсвэл таны хүлээж буй цагт ирэхгүй байж магадгүй шүү. Гэхдээ энэ нь таны хэрэгцээг хамгийн сайн хангах цагт ирэх болно. Хизээ яг тохиромжтой цаг мөчнөө мөн бэ? Хизээ таны хариулт ирэх ёстой цаг мөн бэ гэдгийг Бурхан мэддэг учраас Бурхан тэр цаг мөчид биднэрт хариулт биднэрт өгөх болно гэдгийг хэлээд. Ганцаард л ядар туйлдсан сорилтын үед хүнд сорилтын үед залбирдаг таны залбиралд Бурхан үргэлж таны хүлээлтийн дагуу биш харин таны сайн сайхны төлөө хариулдаг гэж залуу хүмүүс зориулсан Захиас номны 250 дугаар хуудсан дээр бичигдсэн байдаг. Бид өөрсдөө даруй болгож Бурханаас өөрсдийгөө бүрэн хамааралтай гэдгийг бүлээн зөвшөөрөх үед Бурхан хариулдаг. Бидний даруй зүр сэтгэлээр хандах үед Бурхан хариулдаг гэж. Миний нэг жишээ байна л да. Би Бахнуурд сүм нэхэр 13 онд ирсэн. Тэр үедээ би сүмийг нээгээд тавина. Би сүмийг хүмүүсийг цуглуулж чаднаа. Би энд сүмд байгуулж чаднаа гэсэн бүр итгэлтэй ирсэн. Тэгээ би ихлээр 1 сар үйлчилсэн, 2 сар үйлчилсэн, 3 сар үйлчилсэн. Манай сүмд цуглаан дээр шаббат өдөр нэг ч хүлээгүй. Би тэр үед нэг хаски гэдэг нохоод хийж идэг байсан.
Түүнийг тийжээгээл амьдарч байсан. Тэгээд сүүлдээ 3 сарын дараа бурханд бууж өгсөн. Бурхан би чадахгүй байна. Би өөрийн хүслийн дагуу ирсэн юм байна. Би энд өөртөө бардаж ирсэн юм байна. Би одоо бууж өгнө. Би чадахгүй байна. Та намайг боловч очихгүй залбирсан. Залбирлаа би өвдөөс өөр залбирсан. Тэгээд миний толгойд юу орчихсон бэ? Би энд нохоод ичиг гэж хурж ирсэн юм уу? Би энд ингээд нохоод ичигээд амьдарч явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй бурхан гэдэг. Тэгээд би тэр уйл залбираад шаналаад бурханд бүх зүрх сэтгэлээ нээгээд залбирсны дараа гэрээсээ нохоо хөдлөлт гараа явсан. Гарч явж байхдаа би хэсэг залуучуудад таарсан. Тэгээд тэр залуучууд надтай биш. Тэр манай нохойг хараад нохойг амар сонирхож ирээд тэгээд надтай танилцсан. Тэгээд тэр залуучуудад дамжуулаад манай сүмийн гишүүд бий болж гэлсэн. Тэгээд яг л 7 хоногийн дараа дараагийн шабатаар манай сүмд дүүрэн залууч буюу 15-аас 17 залууч цугласан. Тэгэхээр бурхан биднүүдийг даруй зүрх сэтгэлээр хандах үед биднэрт тусалдаг гэдгийг би үүгээр дамжуулж хэлэх гэсэн. Гэсэн хэдиж бид ч мөн хүлээх хэрэгтэй залбирсны дараа. Яагаад гэвэл бурхан хөдөлгөөс оролцохоос өмнө бид өөрсдийн бүх нөөц бололцоогоо ашиглаж хийж чадах чинээрээ хийсэн байх шаардлагатай гэж. Бид мэдээж залбирчаад бурхан хүлээгээс угаадах хэрэггүй. Бид нар залбирсан бол залбир дээрээс мөн бурханд үйлчлэх гэсэн. Өөрийгөө хийж чадах бүх зүйлсээ хийх ёстой гэж. Хэрэв бурхан тэр даруйг хариулсан бол бид өөрсдөө алдаршуулж магадгүй. Тэр нь юу гэж юм бэ? Бид нар залбирлыг хариулдаг тэр дор авах магадгүй бурханыг мартах, санах, тийм бурханыг мартаад бид нар чадчихлаа, би чадчихлаа. Бурхан талархахгүй юу гэж. Тийм үе байдаг учраас бурхан биднийг итгэмжтэйгээр залбираараа хүлээгээрэй гэж хэлээд байна. Тэгэд мөн чин сэтгэлийн залбирал бидэнд маш чухал шүү гэдгийг өндөр бурхан хэлээд байна. Хүнд хэцүү асуудалтай тулгарч шийдвэрлэх ямар ч боломжгүй үед бурхан намайг дууд. Тэгвэл би та нарт хариулж та нарын мэдэхгүй агуу хүчрэг зүйлийг та нарт үзүүлье гэж Иремая номны 33:3 дээр хэлсэн байна. Мөн Эфес номны 3:19 дээр та нар бурханы хайрыг мэдхээр дуудагдсан гэж хэлсэн байна. Та бурханыг илүү их мэдэх тусам түүнд илүү их итгэж төдий чинээ амар амгалан байж түүний өдөрдмж хөндлөнгийн оролцоог хүлээхэд бэлэн болно гэж. Бурхан ирээдүйг мэддэг, тэр чамд санаа тавьдаг. Түүнд илүү сайн хариулт байгаа эсвэл энэ нь хамгийн сайн цаг биш эсвэл та түүний төлөвлөгөөнд бэлэн биш байгаа учраас тэр одоо хариулахгүй гэж магадгүй гэж. Тэр таны бусад хэрэгцээ болон бодоогүй байж болох зүйлд тохирсон өөр хариулттай байж магадгүй юм шүү. Тэр бас таны амьдралд ямар нэгэн зүйл хүрч чадахгүй байсан зүйлд хүрэх цорын ганц арга замыг зөвшөөрч магадгүй юм. Энэ бүгдийн хариулт зөвхөн бурхнаас л ирдэг учраас бид итгэмжтэйгээр хүлээх хэрэгтэй. Залбираа. Есүс бидэнд дэлхий дээр 5 тухтай амьдралыг өгөхийн тулд ирээгүй гэдгийг бид бүгд бас санах хэрэгтэй. Энэ нь Иохан номны 16:33 дээр ертөнцид та нар зовлонтой байв гэвч зоригтой байдаг. ертөнцийг би ялсан юм а гэж. Үнэн хэрэгтээ тэр энэ дэлхийд та нар зоригтой энэ дэлхий дээр та нар сорилттой тулгарх болно гэж хэлсэн байдаг. Тэрээр зан чанарын өсөлт болон авралт шаардлагатай сургамжийг бидэнд заахтаа сорилтыг хөвчлэн ашигладаг. 2 Коринт 4:17-д учир нь цаг зуурын ялахгүй зовлон бидэнд мөнх алдрыг үлэмж аривнаар бий болгож байна гэсэн байдаг. Эцэст нь Бурхан таныг залбирч түүнийг болон түүний оршихыг, түүний төлөвлөгөө, түүний удирдлагыг хайхад дуудаж байна. Хариулт тусламж хайхаасаа өмнө түүнийг мэдхийг эрхлэе.
дараа нь бүх санаа зовлоо түүнд даатгаж түүнийг хүлээгээрэй гэсэн байна. Тэг өдөр хамтдаа Иохан номны 1:16 уншаад дуусгацгаая. Энд дээр харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нь салхиар туугдан давлгаалах тэнгисийн долгиомит ажээ гэсэн. За тэгээд Бурхан та бүгдийг ивэх болтугай. Тэгээд та бүгд өдрийг Бурхан дотор залбирч бас Бурханаас ивэл авч өнгөрүүлээрэй. Мөн тэгээд Бурхан биднэрт хариулаагүй залбирлаар байдаг тэр бүгд маань бид бүгдэд Бурханы бэлдсэн төлөвлөгөө байгаа учраас хариулагдаагүй байх нь мөн бид бүгд итгэл дотор өсөж итгэл дотор Бурханд чин сэтгэлээсээ залбирх юм Бурхан биднэрт хариулна шүү гэж хэлээд байна. Тэгэд Бурханыг эргэлхийлж Бурхантай хамт байгаараа Бурхан та бүдгийг болтугай.